Сая тэнцэнээс дуугаа авчлаа. Тэгээд одоо далайн эр рүүгээ явах аяллаа эхлэх чинь. Өнөөдөр амар гоё өдөр байна. Энэ гоё нар гарцсан. Тайпед ийм нартай өдөр айгу ховор байдаг. Тэгээд энэ 7 хоног бүтэн нартай байгаа. Тэгээд бүтэнсээ өдрийг гоё аялах гэж явж байна. Амар удаан бодсон. Бараг 4 жил шахуу бодсон. Далайн эрэг гоё дугуун замаар дууна тэгээ явъя гэж бодсон. Тэгээд бодож байгаад одоо л явах гэж байна. Тэгээд сая бас хэсэг хүнс авсан далайн эрэг дээр идэх гээд тэгээд гоё хаа. За миний одоо байгаа газрыг Гунгуан гэдэг хэвгүй юу? Энэ чэнэс далайн эрэг 34 км юм байна. Тэгээд дугуун зам дандаа дугуун замтай тэгээд ойролцоогоор 2 цаг тасралтгүй дугуун хот очно гэж юм. Гэхдээ би бол 2 цаг явна гэж бол бодохгүй байна. Доор хайж нэг 4 цаг явах байхаа. Яа тэгэхээр би бичлэг хийгээд дундаа амраад дундаа бас манай найз уулзъя гэсэн байгаа. Тэгээд гоё нартай өдөр болохоор бас жоохон пикник хийх маягтай явнаа. Гэтэ энд болохоор юу яадаг вэ юу? Ингээд энэ ч ингээд ойрхон амьдардаг хүмүүс энэ ч ногоо тарьдаг, хүнснийхаа нарийн ногоог энэ ч тарьдаг. Тийм энэ ч бас юм арт стрит байдаг. За ингээд энэ замаар ороод тэгээд дугуун зам маань эхэлж байна. Тэнд бас хүмүүс. За ингээд хийж жоохон бууруулъя. Хүмүүс энэ ч наран бие шарж байна. Пикник хийж байна. За энэ гол болохоор яг Тайпей хотын хамгийн том гол бараг мөрөнтэй адилхан байгаа. Тэгээд энэ гол явсаар хагаад далай руу цутгадаг. Тэгээд энэ голын ингээд дагуу тэр чигээр юм замтай. Дугуун замтай хүмүүс бүүж болдог. Тэгээд энэ ч нас спорт спорттой. Яг энэ дугуун замаа голоо дагаад яваад байна. Энэ гол болохоор сэлж болдгоо. Айгуу шавартай тийм тийм юм шиг байна. Тэрээс хүмүүс сэлдэггүй. Чис концыг загас барьж болдог. Тэгээд айгүй хөсний шуунуудтай, айгүй загастай. Тэгээд би байж байгаа тухай амтд харуулна. Ингэж харагдаж байна. Одоо энд ингээ усан бонд байна. Тэгээд энэ ч усан онготон суугаад бас далайн хэрэг орж болдیں۔ Одоо яг талдаа ирсэн байна. 17 км явсан байна. Тэгээ сая дундаа хүнтэй уулзаад нэстэ уулзаад жоохон удчлаа. Тэгээд барыг нар жаргахад очих юм шиг байна. Гэтэ гоё яригдж байгааз. Би энд юусоо ирж байгаагүй. Тэгээд юусоо явж байгаагүй замаараа явах гэж байна. Ер нь бол дугуун хурдтай энэ замаар. Гэтэ ийм хоолол явж байгаа. Яг зуны орой шиг гоё байна. Нар барыг жаргалаа. Тэгээд явсаар байна да. Одоо ингэ явж байгаад метро дэше гараад идэв байхгүй юу? Метротой зэрэгцээд явах юм бол айгүй ойрхон байдаг байхгүй юу? Гэсэн чинь метро руугаа ч хүрээгүй юм гэхээр болоогүй л байгаа юм шиг байна да.
Одоо бүр 20 хэдэн километр болцсон байна уу? 28 километр болцсон байсан сая. Тэгэхэд болоогүй байна. Хүмүүс нааш тийш яваа байна. Хэн далаа харагдаж байна. Тэ цааш яваад далаа байна. Би дөнгөж сая далайн хэрэг дээр ирчлээ. Тэгээд яг уг нь бол би яг нөгөө нэг гүүртээ саний харагдажсэн тэр газар очичоод далаа дээр ирчлээ. За гоё байла, хамт байсанд баярлалаа гэд болох байсан л та. Гэхдээ яг юм эстэй гоё далайн хэрэг дээр ирээд сумаар байсан. Даанч орой болчлоо. Бүр яг хав ханхуу болчлоо. Гэхдээ гоё байна. Далайн дээр гэрэлтүүлэг байхгүй болохоор би энэ ганцаараа яг одоо амар гэрэлцсэн юм яриад байна. Тэгээд жоохон амар байна. Айгу хол байсан юм байна. Тэрийг юусэн мэдсэнгүү. Тэгээд ямар ч байсан 40 км газар дугуунлаа. Одоо ботход айгу тэнэг бодол байсан байна. Амар мэдгүй ямар ч байсан амар өдөр байлаа. Тэгээд би өөний тэм авчирсан. Тэгээд ямар ч гэсэн харуулчих. Family Mart-аас би далайн хэрэг орох болгондоо ийм хүүтэн гомь авдаг байхгүй юу? Тийм blueberry нэрс авсан юм. Тэгээд ийм хүүтэн гомь авсан. Би нэга идэхгүй л ах л та. Энд чи хог цэвэрлээд байна хүмүүс. Тэгээд ийм матчатай тарт авсан. Ийм идэгэж боцсон юм. Дан чадахгүй юм шиг байна. Тэгээд жоохон сууж агаад явъя гэж бодлоо. Тэгээд хайдаа сонсогдож байгаа амар гоё тайван байна. Тэгээд хэдэн жилийн өмнө эртнээс бас өөрчлөгдсөн байна. Айгүйх барилгаччиж тэ гоё байна. Тэгээд би юм хил хуур авчирсан. Сайн Монгол буцахтаа зах дээрээс авсан. Би хил хуурыг ерөөсөө юм хямдхан байдаг гэж бодоагүй. Сансны хотод аюу хямдхан байт юм бэлээ. Тэгээд далайн хэрэг дээр хил хуур.